мэдээж бүх эцэг эхчүүд хүүхдүүдэд л эрүүл алхахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгээд тэнгууд чинь манай хүүхдүүд ч бас ингээл цусаараа өгнө гэдэг ч хэцүү, хуруугаа хатгуулна гэдэг ч хэцүү. Тэгээд тэнгууд манай хүү зүгээр л ингээл хуруугаа ингээл хийгээл айгүй нэг тийм бүрхэн бараг л тоглоомор тоглож байгаа юм шиг ороод гарцсан надад айгүй амар санагдсан. Чамд одоо энэ тийм биш дээ нэг үний чи одоо ингээд сайн усаа уух хэрэгтэй те гэл тэнгууд за ойлголоо гэ. Эмчийн үгийг нэлээд сонсож байгаа. Нэлээд таалагдсан тийм. Өмнө нь болохоор яг нөгөө нэг эрдсэн шинжилгээ өгнө гэхлээр заавал цусаар ч юм уу өгдөг гэж би бодож байсан. Гэсэн чинь энд ирсэн чинь зөвхөн нэг хуруу ингэж нөгөө нэг холбож аваад тэгсэн тий. Нэг хуруу холбоол тэгэл эрдсэн шинжилгээгээ амар хурдан өгчт юм билээ. Эхлээд эрдсэн шинжилгээ өгөхдөө би болохоор яг миний энэ хэсгээр нэлээх батг гараадсан. Тэгээд би тэр үедээ эрдсэн шинжилгээ өгчих юм бол яг ямар витамин уух хэрэгтэй, эсвэл яг энэ гормоноос болж байна, юутай хамааралтай гэдгээс нь болоод би эрдсэн шинжилгээ өгье гэж бодсон. Манай хүүдэр болохоор манай хүү ерөнхийдөө бол нэг бусад хүүхдүүдээс арай жижигхэн байдаг байхгүй юу. Тэгээд хоолоо бас жоохон муу иддэг. Харин тэгээд бит хоёр тэрэн дээр дандаа ингээд хэрэлддэг. Бит хоёр болохоор энэ чи 12 сарын 9-нд шинжилгээ өгсөн байна. Тэгэхээр одоо болохоор 1 сар өнгөрсөн байгаа юм. Утаанд хэрэг хордож байгаа нь бас гарч ирж байсан. Ер нь бол жоохон вейп, электрон тамхи хэрэглэдэг усахгүй. Тэгээд тэрний бас хор нөлөө хэрэг гарч ирж байгаа нь харагдчихсан. Тэр нь маш сонирхолтой санагдсан. Тэгээд тэгснийхаа дараа би одоо 1 сарын 1-ээс эхлээд вейп ер нь вейпнес гарцсан. Тэр шинжилгээнд ороод за би энэ ямарсан иймэрхүү нөлөөтэй байгаа маань гэдгийг би харсан. Хүн чинь бас витамин D-г хэтрүүлчих юм бол эрсдэл хитэрчих юм бол бас биед муу нөлөөтэй. Тэгэхээр яг энэ дээр ингээд зөв баланс нэг голдоо гарч ирдэг. Тэнгүүд нөгөө нэг багцсан багтаад ихсэн гэ гараад ирчингүүд чинь бүгдээ яг л баланстай амьдралын хэв маягийг ер нь сонгосон хамгийн зөв байдаг. Өвөл ялангуяа нарны гэрэлнийх их орж ирдэггүй витамин D-гээ авч чаддгүй болохоор хүүхдүүдийн бас өсөлтөнд витамин D айгүй чухал гэдэг би бас нэлээд сайн ойлгож авсан. Манай эмч болохоор надад яг зөвлөсөн эмчилгээ маань 3 сарын эмчилгээ байсан бит хоёр. 3 сарын дараа ирээд дахиад шинжилгээнд орчорой гэдэгчээсэн. Тэгэхээр одоо бол 2 сар дутуу байна. Тэгээд витаминуудаа тэгээд бас уугаад эхэлсэн чинь ер нь тэгээд амьдралынхаа хөвшлийг жоохон өөрчилсөн чинь ялцчгүй цаанаас энерги орд юм билээ. Вебнээсээ гарсандаа бас баяртай байна. Тэгээд надад бол үнэхээр л эрдэс дутагдсан байсныг бол би нэлээд сайн ойлгосон.